нэвтрүүлэг Менингийн отроод руу 2019 оны анхны дугаараа бэлтгэхээр явж байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Сүг юуны тул хэри төлөө цэргэрч бүхэхтэй нөгөө машин тагаа бүрхий үтчээ хайчин бэхөө дархмарнэ. Сайн байцгаана уу? Төвхөн жимэр нэвтрүүлэг Монгол Улсын Баатар Бонцгийн чагдангийн нэрмжтэй Менингийн отродоос та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Хамгаалan босч Баярлалын омгон зовсож ататдасны өвлөгдөн дэрхад анд зөвлөртийн арим илч явна зүсрэх сум тэсрэх бүгийг зорих төсөвсөн дайчин ирчөө автын хэдий сум гадсрыг аймараа нүхсийг бид мартаагүй Монголоос мөр зэрэгцээ мөрн атаа шуурган ороод боцгэлсээ уларан байсныг хадхийн гол мартаагүй. За та нарын алба хайрхаа ингэж байна. Одоо та нар аав ээжийн хүүхдүүд биш эх орны хүүхдүүд боллоо. Эхний ээжинд ард хугацаа тайлаад усанд ороод сэрэг хугацаа өгсөн. Ном. Төвгийн жимээр нэвтрүүлгийг үзэн суугаа нийт монголчуудаа болон Дорнот аймгийн нийт ард иргэд Мац сумын орон нутгийн иргэдтэй энэ өдрийн мэндийг хүргье. За тус өдрөд нь 1937 онд анх байгуулагдсан төв 80 жилийнхаа 2017 онд тэмдэглэн зохион байгуулж ерөнхий тэгшийн зарилгаар цэргийн гавьны улаан төвөдөнгөөр шагнагдсан. Төвхөн жимэр нэвтрүүлэг Монгол Улсын Баатар Бонцгийн чагдангийн нэрмжтэй Менингийн отродоос та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Нэвтрүүлгийн хаан зөрчин амирт Менингийн отродын цэргүүдийг өрсөн байна. Ингээд ахлах төслөгч чин зэргийг мэдлэгээ төвшүүлнө хэмээн урьж байна. Монголын ард түмэнд цэргийн гавьяаны улаан төгийн одонд Монгол Улсын Баатар Хурандаа Бонцгийн чагдангийн нэрмжэд Хилийн Тэг 306 дугаар ангийн бэлтгэл стойн хамт олноос мэдлэгээ төвшүүлж байна. Нийт хилчид болон нийт хилээ хамгаалж байгаа Монгол дайчтайгаа хүмүүс шинжилгээ мэндийг хүргэе. Тэгээд бас зэрэгт ирснээс хойш
нэлээ их юм зөндөө их юм сурч мэдлээ. Тэгээ их юм ухаарч ойлголоо. За тэгээд гэртээ хүлээж байгаа ээж болон хайртай дүүдээ шинэ оны минь төргий. Хүүн ах нь удахгүй очноо. Мэдлэгээ төвшүүлж байна. За ингээд дээд монголчуудаа Монгол улсын сар тогтнол халшгүй дархан байдлын төлөө хоёргоо сэтгэлээ зүтэж байгаа дээд хэлцтэйгээ өмнөөс та бүхэндээ шинэ оны минь хүргье. Ингээд Улаанбаатар хотод байгаа аав ээж дүү ханартаа бүгд нь хайртай шүү. Хүн цэргийн албаа нэр төртөөр хаагаад удахгүй ч та бүхэндээ та нартай хайртай шүү. Хүн Дорнод аймгийн Чулуурад зунд байгаа эхнэр болон хүүдээ бас шинэ жилийн минь төргий хоёртай хайртай шүү гэж хэлье. Наа бүрхүү гэдэг би энэ таймын дадал самын 2018 оны 1-р жилээр татдаг дээрсэн. Минийгээ хотод эдийн 306 ингээд далаа хааж гадаа баяртай байна. Мөн өөрийнхөө болон хамт олонныхоо өмнөөс монголчуудаа шинэ оны мэндийг хүргье. Мөн Хэнтэй аймгийн дадал самын зугаа 2 имэдэ шинэ оны баярын мэндийг хүргье. Сайн мэцхан би Улаанбаатар хот таавал дүргээс зэгсэн нэг аглахлаж Уганбаат иддэг. Би аав Баатар минь ээж отгон туяа буюу хоёр дуу уран чимэг оронгоод шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Хүн сайн албаа хааж байгаа. Удахгүй танаар дээр очно. Бас эмээ болон найзууд гэр бүлийнхэндээ шинэ жилийн мэнд хүргэе. Тэгээд нийт Монголын үз суугаа Монголын ард түмэнд шинэ жилийн баярын мэнд хүргэе. Түүхэн жимэр нэвтрүүлэг Минингийн хотроодоос та бүхэндээ хүрчээ. Та бүхнийхээ өмнө сайн дураа цэргийн албанд морцсон эх оронч хүүгүүдээ урьсан байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За цэрэг тэрнэ гэдэг сайн дураа цэргийн албанд мордно гэдэг эргүүний хувьд нэр төрийн хэрэг байхаа гэж бодож байна. Ягаад цэргийн албанд ирсэн бэ? Би цэргийн албанд надад цэргийн сал ирв. Тэгээд би өөрөө цэргийн албанд сайн дураараа явъя гэж бодоод ирсэн байна. Яг ингээд цэрэгт анх ингээд ирээд хамгийн түрүүнд бодогдсон зүйл юу байсан бэ? Хамгийн түрүүнд бодогдсон зүйл гэвэл аавыгаа л их бодсон та. Миний аав ч гэсэн яг ингээд л цэрэгт морцсон байх таа гэж бодож байсан. Тийм яг тэгж бодоо. Тэгээд бодсон. Тэгвэл аавдаа баярлалаа гэдгээ хоёлаа хэлэх үү? Аавдаа маш их баярлаа. Хүн цэргийн албаа сайн хагаад яваад очноо. Баярлалаа. За миний дэ яагаад цэргийн албанд мордсон чинь? Ийм саналаа хүч цэргийн албанд мордох болсон. Угнууд бол бүгдөө өөрийнхөө үүрэг гэж боддог шүү дээ, тий. Тэгэхээр өөрөө бодвол зарлангаа очиж авсан ба яагаад очиж авсан? Намайг Алтнаагийн алтан гэрэл гэдэг. Би 2018 оны 1-р жилээр хотод зэрэг албанд татдаг ирсэн. Улаанбаатар хотын Чингэлтэй дүр. Цэргийн зарланг өөрөө саналаараа очиж авсан. Тэгээ цэргийн зарлаа авах гээд очихдоо юу гэж бодож байсан? Жоох явж болт юм болоо гэж бодчихсон. Тэгээд цэрэгт ирсэн чи хэцүү байсан уу? Гайг байсан. Яг энэ цэнгэл дэлгэцийг үзэн сууж байгаа. Манай нэвтрүүлгийн зорилго бол залуу хойч үедээ эх оронч төлөвшүүлэх зорилготой эх орондоо хайртай байх ийм одоо үзэл бодол суулгах гэж байгаа. За миний мэргэжил бол багш, Монголын төвийн багш. Тэгээ бас оюутнуудаа бас би энэ ойлголтыг төрүүлэх юмсан гэж хичээдэг. Тийм учраас энэ цэрэгт ирснээрээ нэг эх орныхон төлөө хэлийн зэрэгт алба хааж байгаа шүү гэсэн тийм бодол омгшил төрсөн үү? Тий. Нүүр нь сэтгэлээ хаваалцвал одоо энэ ангид ирсэндээ их бахархтай өөрөө. Тэгээд цэргийн гавьнууд нь хэлийн зэрэгтэй 306 ангид ирсэндээ. Тэгээд менегийн тал дээрээс нар мандаж харахыг харах. Тэгээд хэлийн багнаа үзэх, хэлийн мананд явах, цагийн манаа зогсохдоо их хэл юм. Тэр хүн болж цэрэг ирсэндээ бахарх сэтгэл тэнд л төрдөг. Хэлийн манан дээр төрдөг гэж ойлгож болох уу? Тийм. Үнслэр дэвшүүлэх хүмүүс тандаа. Тийм. Улаанбаатар хотод суугаа ээж аав төрөл өрсөд хамаатан садан найз нөхөдөө бүгдэнд нь шинэ оны мэндийг хүргье. Сайн сууж орой удахгүй халагдаад яваад очноо. За баярлалаа. Миний хүү яагаад цэрэг албанд мордголсон? Би өөрөө бас очиж авч ирсэн. Эхлээд би цэргийн албан зарлыг хавар хүлээс. Тэгээд маа үеийнхэнд ирээд тэгээ надад ирээгүй. Тэгээ би Орхон аймгаас өөрөө сайн дураараа үрж ирсэн. Тэгээ цэргийн албан асан. Анх ирэхэд аюул сонирхолтой. Бас эвгүүч юм шиг. Эвгүй төрсөн. Одоо ингээд цэрэг төрээд та хэд мань 2 сар болчихж байна тий?
хамгийн одоо юу хийж сурсан яг цэрэгт ирснээрээ өөрийнхөө хийдэггүй юу хийж сурсан бэ? Төлөө иш тусгах гээл тэрнээс зөвлөл олон зүйл хийж сурсан. Бүх юм цаг нартай. Тэгэл бүх юм зэрэг, цуг. Тийм босоо удирдлагатай. Дандаа дээрээс тийм л юм сурсан. Хүмүүс ингэж ярьдаг штеп. Цэргийн албанаар албаа байх хугацаанд дарамт их байдаг ч гэдэг юм уу? Оны ялгаа байдаг ч юм уу гэж ярьцгаадаг байсан л да. Одоо ч оны ялгаа гэж байх уу гэхдээ дарамттай байдаг уу? Үгүй. Тийм зүйл байхгүй. Өдөрөө дарамт өгөөдтэй та нарын үеийнгийн мянган залуустай хандаад цэргийн албаараа заавал хагаараа гэж гоё уриалга хэлэх үү? За өдөрөө хэлээ. Цэргийн албаас өөрийн зүтгэлээр хүчээр тэр хаах бахархан байдаг шүү. Сайхан бахархан. Тийм одоо энэ чи ирээд өөрөөсөө үзүүлд ерхэн басныгаа л мэдэрдэг та. Яа ямар ёснод гэдэг. Ер нь цэргийн албаа ер нь маш гоё. Хүнд хэцүү юм билээ. Дурсамжтай л үү. Олон аав хүүхдтэй мөр зэрэгч залгаж явах. Сайхан байдаг. Түгэн жимэр нэвтрүүлэг Мэнингийн отродоос та бүхэндээ хурж байгаа билээ. Сайн дураараа цэргийн албанд морцсон эх оронч хүүгүүдээс та бүхэндээ мэдлэгээ төвшүүлэх гэж байна. Ачи богди харуулгэх Амалан болоод тайвандаа Албанд морцсон хүүтэн аав минь хөө Амар болоод исэн мэндтэй Албанд морцсон хүүтэн аав минь хөө Амар болоод исэн мэндтэй Монгол Улсын төрөөс хүүхэд залуучуудаа эх оронч, цэрэг оронч, хүмүүжил, төлөвшил олгох бодлого үйл ажиллагааны хүрээнд маш олон ажлуудыг боловсрол совшин ухаан спортын яамнаас бид нар хүүхэд залуучуудтайгаа хамтран хийхийг зорж байгаа. За бид Батлан хамгаалах яамтайгаа хамтран оюутан цэрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд 5 дахь жилдээ маш олон хичээлдээ суралцсангаа цэргийн эрдэмд суралцах, цэргийн хөтөлбөрт хамрагдах энэ ажлыг зохион байгуулсан. За түүхийн жимээр хөтөлбөрийн энэ нэвтрүүлгийн хүрээнд халах голын 80 жилийн ойд зориулсан тусгай нэвтрүүлгийг бэлдэж хийж байгаад чин сэтгэлээсээ талархалтай байна. Түүхийг хинч гуйлах ёсгүй бөгөөд түүх бол түүхээрээ үлддэг. Залуу ийхэн маань ямар их үн цэнээр өвөг дээдс маань халуун ам бүлээн цусаан зориулж өнөөдрийн иргэдтэй амгалан тайван амьдрах, амар тайван байх, аз жаргалтай амьдралыг цогцлох энэ үндэс суурийг тавьж өгсөн гэдэг энэ түүхийг залуус маань хизээч мартах ёсгүй. Тийм учраас халах голын дайн, халах голын ялалт гэдэг бол Монголын ард түмэнд асар их үнээр олдсон ийм түүх үйл явцаа. Нөгөө талдаа энэхүү дайнд оролцож явсан зөвлөлтийн баатруудын түүхийг өнөөдөр зөвлөлтийн эрдэмтэн судлаачид, Оросын холбооны улсын эрдэмтэн судлаачид маш ихээр сонирхож халах голын 80 жилийн ойн арга хэмжээнд эртнээс бэлдэж бидэнтэй хамт баримтат кино хийхээр, бидэнтэй хамт уран сайхны кино нэвтрүүлгүүдийг хийж орчин цагийн залуучуудад хүрэхээр ажиллаж байгаа гэдгийг бас энэ дашмд бас би хэлхийг хүсэж байна. Ингээд энэхүү нэвтрүүлэгт үзэгчид маань энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа залуу ийхэн маань халах голыг тойрсон, халах голын 80 жилийн ойн хүрээнд халах голын түүхийг тойрсон олон шинэ мэдлэг мэдээллийг авч та бүхний ирээдүйд, та бүхний сонорт бас эрдэм мэдлэг болж үлдэж эх орноороо бахархах, түүхээрээ бахархах нэгэн шинэ хуудсыг нэмнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа да. Баяртай байна. Сайн бацгаана уу? Дорн аймгийн Батцум Мэнингийн отродоос та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргэж байна. Ингээд түүхийн жимээр нэвтрүүлэг хийж байгаа нийт монголчуудаа үйлчлэгчтэй 2019 онд ажил хийж байгаа юм чи
이 таахында шинжилгээ баярын өдөр өгнө. 인숙 윤이 도끼리 더더 체르게르초 무핵테 너고 마신타가 무르키 우체 하이치네베호 나흐머리네 함마가든 보스치 나이야로드리네 엄무가든 조수차 아타타다스니 어울르든 더한 Зовлер тэнгарэн илч явна Зүсрэх сум тэсрэх богыг зорх төсөрсөн дайчин ирчөө Алтэн хэдий сум газрыг аймараа нүхснийг бид мартаагүй Монголоос мөр зэрэгцээ мөрөн атаа Шуурхан ороод боцгэлсээ уларан байсныг хаадахи Түүхэн жимээр нэвтрүүлэг Минингийн отродоос та бүхэндээ хүрч байна. Яг одоо Түүхэн жимээр нэвтрүүлгийн багийнхан 39 мянган километр яваад Минингийн отродоор нэвтрүүлгээ бэлдэж байна. Энэ хугацаанд бид нар баруун хэлний тулгуурлалт усны 70 жилийн Байтуг богдоос халах голын 3 дахь нэвтрүүлгээ Завхай аймгийн Дис сум гээд Хэлийн отродоос олон нэвтрүүлгүүдийг хэлсэн мэлээ. Энэ хугацаанд хэлсэн зэргүүдийн хамгийн их санаж өгүүлж уучлаарай гэж хэлмээр байсан хүн бол Монголын ээжүүд байсан юм аа. Ингээд ээжүүдтэй зориулаад хамтдаа мэнчлээ, төшөөлье. Сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод суугаа хүүгээ хүлээгээ сууж байгаа ээжтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. Зэрэг төрснөөс хойш бодсон ганц зүйл байсан. Энэ бол ээжигээ маш их бодсон. Орой унтахдаа хоол идэхдээ ер нь цаг мөчид л бодож байсан. Тэгээд ээжтэй хандж хэлээд уурлуулж хандаж байсан бол уучлаарай. Хүн албаа сайн хагаад зэрэг ир болоод очноо гэж хэлье. Та бүхэнд бэлтгэл цэставын хамт олноос Монголын бүх ээж нартай зориулж сайхан айдууны мэдчилгээ хүргье. Her gün kalpte
та нарын алав хайрхаа ангич нь энэ. Одоо та нар аав ээжийн хүүхдүүд биш эх орны хүүхдүүд боллоо. Эхний ээж нь ард хугацаа тайлаад усанд ороод сэрэг урцаа усна. Ном. Баруун тийш. Эрг. Агат. Марш. Өмөрхүүг Сибирийн зам утцууа уйлан хөөрөө. Дуудаан тасин сэргэрчөө. Дуудаан хайчил вэхөө. Дахин орнымэн хамгаалан босч. Даяровнымэн оммогон зогсож. Ататдасник өвлөдөн дарсан. Нөхөдмийн буцаж явна. Дахин орнымэн хамгаалан босч. Даяровнымэн оммогон зогсож. Ататдасник өвлөдөн дарсан. Монголоос мөр зэрэгцээ мөрөн атаа шуурдан ороод буцгэлсээ уларан байсныг хадхийн гол мартабэ. Та нарын алав хайрхаа ангич нь энэ. Одоо та нар аав ээжийн хүүхдүүд биш эх орны хүүхдүүд боллоо. Эхний ээж нь ард хугацаа тайлаад усанд ороод сэрэг урцаа усна. Ном. Баруун тийш. Эрг. Агат. Марш. Өмөрхүүг Сибирийн зам утцууа уйлан хөөрөө. Дуудаан тасин сэргэрчөө. Дуудаан хайчил вэхөө. Дахин орнымэн хамгаалан босч. Даяровнымэн оммогон зогсож. Ататдасник өвлөдөн дарсан. Нөхөдмийн буцаж явна. Дахин орнымэн хамгаалан босч. Даяровнымэн оммогон зогсож. Ататдасник өвлөдөн дарсан.